Тэгэд би ингээ хүнд биш те. Хүн төрүүлж өгнө гэдэг чинь энэ хорвогийн хамгийн гайхамшигтай зүйл шүү дээ. Тэгээ бүр хүү те. Тийм бахад ингээ хүний ормонд те ааж дохрохгүй те. Яаж хүн юм байж чаддаг юм бэ? Гэр бүлтэй биш гомддог. Одоо тэр хүн хаана юу хийж яваа надад бол мэдэх юм алга. Хүн л юм чи одоо тэр чи одоо маш олон жилийн өмнө амьдралаа хөвгөл явж байгаа хэл та. Би тэр хүнд бол эзэж муухай үг хэлэхгүй. Сайн сайхан яваасаа. Эрүүл сарвал байгаасаа. Урт насалж удаан жаргаасаа л гэж хэлсэн. Тань руу та хоёр руу ирэхгүй ах шалтгаан байсан байж болох юм тийм ээ. Яг хүний амьдрал угаасаа баян юм чинь зөндөө шалтгаан байна л да. Байсан байгаач байх гэж би бодож байна. Хүн шалтгаан тойчвол олсон бүх шалтгаан унтахгүй. Сэтгэл байгаа газар тий хязгаар үгүй гэж. Зүгээр л хараа энэ юм хөгжсөн биз дээ. Ганцхан мессеж бичгээд энд ямар шалтгаан байна? Ямар шалтгаан тоочлоо гэхэд тий. Энэ бол зүгээр хүндлэг чанар, мөн чанар, сэтгэл зүрхний ёс, хүний ёс, хүндлэг ёсод юу гэдэг энтэй л холбоотой болох гэсэн ш. Тэгэхээр ер нь хайрлаж, дуурлаж, ингэж явчаад эргээд хинч байлаа гэсэн амьдрал болохгүй бол салах хэрэгтэй. Би бол тэгж боддог.